12 хүртэл унтсан байна. Одоо хуцаас хэлээгүй. Нүрэ будаагүй. Яг үсэн янзлжаал зогсож байна. Нэр санаас тэгшин тарилттай байхгүй. Тэгээд ингээд нафтаж орж ирээд тэгээд эндүү тэгэхээр нэг холигтой гоё болохгүй байсан. Тэгэхээр нүсээ тайрцсан. Өөрөө тайрцсан. Нуур тасгийн ингэж ийм уусалттай гэх юм уу? Ингэж тайрангуудаа сая эндүүгээрээ ороод ингэж харагдчих. Нажиг юм нүрний хэлбэртэй хүмүүс тийм эрвэхэ үсний засалт айгу зөгтөг гэсэн. Тэгээд ингэж засаж үзсэн чинь бас дэжгүй гарна. Дандаа ингэж явах шийдлээ. Энийг бүжийн явахтаа өсөж байгаа хувцсыг сонгоцгоё. Ийм үү юм сул. Тэний өмсөж гэж бодсон. Хар тамирын ийм сул өмд өмсөд явчихдаг хгүй. Тэг өнөөдөр дандаа тэрийг өмсөжсэн чинь уйдаад тэгээд өөр надад сул ямар өмд вэ гэсэн чинь ийм өмд байна. Өнөөдөр энийг өмсөж. Ямар цамц байна. Ийм нэг ийм бодолгүй байна. Эсвэл бол мак байна. Ийм мак өмсгөө. Тэр сая задаа юм тийм. Зүгээр яг юм зүгээр л энгийн цагаан бодол байна. Амар сүртэй бодохгүй. Миний самс амар жижиг юм. Жоохон бахта нэгийг тайраад нөгөөдлийн бас галт төлтөө ажиллах шатаа гайцсан. Ийм богино хомболчороо буцаад урт болдгоо юм шүү. Энийг өмсөе гэсэн чинь дотор нь гадаад цас орсон. Дотор нь өмсөхгүй бол дарах баха. Яа на миний машин тэрийг хараач. Вау шүү. Одоо стэйг онгоц шиг асан заяа. Яа сонсож байна. Яа машина халахыг хүлээх бас амар хэцүү дээ. Хэцээд болцгоо л гэл. Ингээл өвлөрч байгаа. Өглөөлөлт амар дургүй. Яагаад манайд өвл болдог байна нэр. Алаа орд төрсч хэлсэн гэж бодох юм. Миний машин баг нисгнэ. Синсиг хорт янзлчихсан. Гагуучээс янзлдаг. Синсмис янзлчихдаг газар хоёр төглөр байна. Оо бэлтгэл энэ шиг ойрхон л доо. Нэг хоёр бодлогч болоо. Тэ алхаж жоохон болно л доо. Тэг би бэлтгэлээсээ гараад шууд өөр тийш явах ажилдаа болохоор машина ороод яаж дэлхийд очиж зогсоолохгүй. Зогсоол болтгүй. Дэлхий рүүгээ алхаж очичоод буцаж алхаж ирээд машина аваад явна гэхэд гадаа арай л хөтөв юм. Тэмцээр аваад явах зэрэг алхах. Хөтөн. Тэгээ өглөөч бүр өөрөө даарсан тэгээ машин хөтөн хамгийн хөтөн тэгээ барьж байгаа юм зүгээр миний гарыг ингэ хаг ташаад байдаг хөө. Өөл болохоор мяарах юм аа бүр. Тэг халтаргаа гуйлгаа төгжрэл утаа тийснэ амар хүүтэн яа би өглөөлөл үзий ядчихна. Ганц авааштай тал шинжил л болж байна. Тэгээ тэр нь зүгээр яг шинжилгээ ганцхан өдөр. Тэр өдөр л гоё үлдсэн надад амар муухай санагддаг. Би ингээл хүтрээл намар болоод хүтрээл ирэнгүүт шууд ингээл яс халталцдаг заа. Яана энэ жил энэ өглөө яаж давнаа л гэж боддог. Яг нэг дугаар өдөр цас орж таарваа. Амар хүтэн заяа. Тэгээ нөгөө нэг ихний цас орсон өдөр нэм том ширхтний цас ш жижиг ширхтэн хүртэл амар салхилал хийсэн штэ. Тэр өдөр миний машин дугаар явахгүй. Тэг хичээл рүүгээ би ажлаасаа шууд гараад сургууль руугаа хичээл соцрох гол таксиэр явж чаана. Тэгээ буцахтаа за автобусанд сууж дэмгсэн чинь надад автобусны карт өгсөн мөлий. Яг тэгвэл таксиэр ирсэн чинь цас ороод амар гүтэн байсан болохоор тэр юм уу ямар ч байсан такси ерөөсө зогсохгүйсэн. Тэгээ бүр амар удаан такси ярих гэж зогссон UB cab байхгүйсэн. Тэгээд амар удаан хүлээх шаардлагатай. За гайгүй чалахчий гэж бодоод би амар хурдцтай амар спорт алхах мангар хурдан алхасан. Тэгэл тийш амар хурдан алхаад өсөж гарч ирэл шууд толгой иргэл. Юу нөө удаан тийм алхаагүй юм маш дандаа машин явсараад мууцаа зурч юм эсвэл бол амар гүтэн дээ би амар хичтэй алхсан болоо тийм баг. Амар толгой ирсэн. Дотор мохоо ирсэн. Сүлдсэн. Би унах гэдсэн цаа. Тэгээд зогсоол болтдог. Машинтай явахын нэг юм сул тал нь чи амар төгжрөн. Тэгээ бас зогсоол болтохгүй. Зогсоолоо хайж явсаар агаад бэлтгэл юм уу хичээл юм ажиллаас гоцрон. Тэгэхээр чи амар эрт гар машинтай гарч байгаа ч гэсэн чи айгүй эрт гарах ёстой. Ер нь бол явж байгаа хүмүүс чинь шууд автобуснаас буугаад ажил руу гарч ирсэнгүүд бол такси барьж байгаа л ингээл ажил руу шууд хичээл ажил мэт рүү шууд орчих штеп. Алхаал машинтай явахын нэг сул тал нь чи зогсоол хайж энэ тэнэг баахан тэнэг ботны зогсоол болж тавих бол
нэг анхтаас тагцал нэг нэг янз бүрийн газар тавьчих юм бол эсвэл явгооны гарч цаагаа тавьчих юм бол одоо ч шууд зургийн дараа л торгуулчихдаг болчтой юм билээ шүү дээ. Би тэрийг мэдэхгүй ингээд явгооны гарц руу ингээд жоохон хөкс оруулаад тавьсан байсан. Тэгсэн чинь зургийн дараа торгуулсан байлаа. Тийм болсон байх юм байна. Анхаарахгүй л атны тагцал яаж хийж хайж байгаа л олж тавихгүй бол ийгүүцсэн мөлий. Эсвэл миний буруу эсвэл та. Тийм юм дээр. Зогсоол. Нэг газар хоёр эргэлцсэний. Өөртөнд тагцалтай боллоо. Дуусаад нэг мини пицца аж идсэн. Анх удаа гэхэд айгүй дайжгүй хийсэн. За шөнийн 12 цаг болох чинь. Тэгээ миний амралтын өдрний иймэрхүү өнгөрсөн байна. Сая л хууц унраа угаагаад гэр орноо цэвэрлээд дууслаа. Тэгээ бичлэгээ дэллээд одоо л хийх гээл байж гин. Миний амралтын өдрний иймэрхүү өнгөрсөн байна. Дараагийнхаа бичлэгийн дээр болохоор хүмүүсийн асуусан асуултанд нь хариулсан бичлэг оруулъя гэж бодож байна. Хүлээгээд байж байгаарай. Bye guys.